За өнөөдөр хүүгийнхээ усанд сэлд сурж байгаа бичлэгээс нь оруулъя. Манай хүү хайдрын хувьд бол усанд маш их дуртай, бүр маш их. Энгийн хүнээс илүү их. Зарим нэг зүйлийг ийм төрлийн хүүхдүүд чинь зарим нэг зүйлийг огт сонирхгүй. Зарим нэг зүйлийг сонирхохдоо хит их нормалаас илүү гэсэн сонирхдаг юм баггүй. Тэгээд усанд бол өдөрт одоо бараг 2 удаа ордог. Зүгээр нэг усанд ингээд шоурт ордог шиг биш, зүгээр тоглох гэж ордог те, усанд сэлэх гэж ордог. Ванаараа дүүрэн ус хийж агаал, дээрээс нь өсөрн, дотор нь шумбан. Гэтэ ер нь бол яг хажууднаас харж авахгүй бол нэлээд аюултай байдэн шүү. Хичнээн сурцсан гэж бодоод ингээд те орхисон ч ерөөсө болохгүй. Эцэг нь бол байнга л хажууд нь байж харж авахгүй бол. Тэгээд ах эгч нар нь бас энэ усанд ингээд сэлээ сурцсан байсан учраас хурдан сэлж сурахад төхөн байсан баг. Энэ одоо анхны удаа ингээд том усан санд сэлж байгаа ахгүй юу? За мэдээж ингээ хамгаалалтын юу зүгөөд хөвөгч зүгээд анх бол ингээл орж чадахгүй маа ах эгч нар дээр нь алдалсан. Сүүлдээ ингээд юу яагаад өөрөө өөрхөн сэлээс сурчихсан. За манай хүүхэд ингээд усанд маш их татагддгийг би ингээд судалж үзсэн. Нэлээд удаан ажиглаж үзлээ. Олдон зүйл дээрээс нь тэгсэн чинь аутизмын эмгэгтэй энэ одоо ADHD буюу хэд хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдүүд усанд тайвширдаг юм байна. За усанд сэлэх нь усанд сэлээс сурцсан нь яг ийм төрлийн хүүхдүүдэд маш их тайвширлыг өгнө. Хэл ярианы хөгжилд нөлөөтэй, бусадтай нийгэмтэй харилцах төгшөөрийг багасгадаг, мөн одоо өөртөө ихтэй болдог гэдэг их гоё эерэг шинж тэмдгүүд бий болд юм байна лээ. За би яг ингээд далаа дээр очиод терапи хийгээд хэд удаа хийж битгаар ингээд үзсэн чинь манай хүүхэд маш тайван болоод ирсэн. Тайван болсон хүүхд чинь хүний үг сонсоод команд биелүүлээд бусадтай харилцахтаа хүртэл мондоо болж байгаа юм чинь.